Монгор минь subscribe дараарай. Өөртөө ихтэй байдлын талаар ярий. За. Гэтэ өөртөө ихтэй байна гэдгийг юу гэж боддог вэ чи? Өөртөө ихтэй нэгтэй шалтгаална. Одоо жишээ нь би нэг чаддгүй юм дээрээ бол өөртөө ихтэй байж чадахгүй. Зүгээр тийм ямар нэгэн чаддаг шин. Яг миний хувьд бол өөртөө ихтэй байдал юу вэ гэвэл өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрөх. Чи кексийн хувьд 100% өөртөө ихтэй байгаа тах шиг байна те. Кексийн хувьд уу? Тий. Гүд юу хэлэхдээ фейлүүд байгаа юу? Байгаа. Гэхдээ амжилтан хичээж л байгаа. За. Чи яг юуны хувьд өөртөө ихтэй байдаг гэсэн. Ийм хүн байдаг шүү дээ. Ингээ өөртөө ихтэй хүн гэдэг нэг юм томьёологдсон хүн байдаг шүү дээ. Зүгээр хараас л өөртөө ихтэй хүн. Тий, өөртөө ихтэй. Тэр хүн юун дээр ч өөртөө ихтэй байдаг шүү дээ. Өөрийнхөө чам шиг ба. За тэрийг асууж. Би ямар ч байсан мөрөөлаад өөртөө ихтэй байгаагүй. За өөртөө ихтэйг яг одоо юу гэж боддог чи одоо ингээд чиний хувьд ингээд өөртөө ихтэй хүн гэж хийн тэгвэл ингээд за энэ хүн өөртөө 100% ихтэй гэж чи хэнийг хэлж чадах вэ? Яг ингээд ямар ч хүмүүсийн дэргэд яг өөрөө байж чаддаг хүнийг би өөртөө ихтэй хүн гэж бодно. За чи миний хувьд бол яг өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрсөн хүн бол өөртөө ихтэй байдаг. Ягаад гэвэл өөрийгөө акцептэлдэг болохоор. Би болохоор ингэж боддог. Өөртөө ихтэй хүн амар сэжгийн хоёр нүртэй бүхсэдэг байх гэж боддог. Because би амар бүхсэхгүй юу? Тий нэг юм өөртөө ихтэй байдаг. Одоо хоёр нүртэй биш ээ. Өөртөө итгэх итгэл нь нэг тийм худлаа итгэл юм шиг санагдаад байхгүй юу? Одоо жишээ хүмүүс надаас яаж тань шиг өөртөө ихтэй болох вэ гингүүд би үзсэн what the fuck би мэдэхгүй гэж хэлмээр байдаг байхгүй юу? Тэнгүүд ингээд хүмүүс та амар өөртөө ихтэй лагмаг эсвэл ингээд ойлоос өөртөө амар ихтэй шүү дэрэг би яг ясам дээрээ бүр ингээд бүр хизээч өөртөө ингээд итгэдэг тийм хүн биш байхгүй юу? Ингээд зур харагдах байдал нэг тийм хүмүүс харагдахтай амар өөртөө ихтэй харагддаг гэж юм. Тийм нэг юм харагдаад байдаг. Тэгсэн чи яг ясам дээрээ юм одоо жишээ намайг ингээд гой олж гой нүрэ ман бодоод гой хувцлаад нэг дейтэнд ингээд очихгүй би очихгүй. Би ийм хувцас өмсөөл чинь яад бол би яг тэр нэг юм юу байхгүй. Хоёлаа манад шишээ татчихад тэ чи надад үзүүлдэг чинь ямар амар өөртөө ихтэй охтууд байна гэж санаж гинөө. Бүр амар ийм тэгэнгүүт нь амар тэ. Тэ. Гэхдээ чи бол юу гэвэл мэдгүй нэг өөрийгөө нэг тийм хязгаарлаад байгаа юм болов те хүмүүс одоо жишээлбэл те нэг тийм те олон нийтэйгээ чиний одоо зурагчтай амар өөртөө ихтэй хүнийг одоо те амар юу гэдэм блэ шууд хилдэг гэдэг утгаараа мэдгүй би л өөрийгөө л би ихтэй хүн гэж хэлдэггүй боддоггүй хүмүүст ихтэй хөндлөнгөөс яаж тийм мэдгүй өөрт би миний гаргалгаа байхгүй юу ингээд би бол зарим хүмүүсүүд өөртөө ихтэй гэж ингэж хардаг заяа тийм харагдах дүр төрх байдаг заяа надад ч гэсэн би ингээ өөрийгөө хаяад ингээд бас ингээ худлаа ингэдэг. Яг өөртөө ихтэй хүмүүс яг цагаат бол амар тийм гөлөнсөн гошнуул байдаг байхгүй да. Тэрийг л яриад байна. Нөө нэг өөртөө итгэх итгэлч амар тийм юм нэг одоо тасрах гэж байгаа юм нэг юм ганцхан утсан дээр тогтож байгаа юм байгаа шүү дээ. Ингээл татлал бол тасрлаа тийм юм байгаа байхгүй. Ер нь бол тэгэнгүүт өөртөө итгэлтэй ингээд одоо нэг фейлдчлээ гэж бодъё л та ямар нэг юм дээр фейлдсэн ч ингээд нүрээ аваад үлддэг хүмүүс байдаг шүү дээ. Ингэсэн ч гоё ингээ гараад ирсэн шүү. Яг тэрний ард юу байгаа хинч мэддэггүй тэр хүн яг гэртээ очиод ямар байдалд хүрээд яаж өөрийгөө одоо ингээд ментал яаж байгаа мэдгүй. Тэгсэн мөртлөө хүн арахтай энэ амар өөртөө итгэлтэй гэдэг. Юун дээр ч гэсэн байж чадчихээн гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар байдаг ч юм. Тэгэхээр өөртөө итгэлтэй гэдэг хүмүүсүүдийн хүмүүс ингээл амар гоё өөртөө итгэлтэй гоё гэж ярингууд надад амар тийм хэцүү санагддаг. Awkward нэг тийм. Тэг бол ингэж бодсон шүү дээ. Яг чиний хэлж байгаа шиг ер нь бол тэг өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн тэр нь утас нь нэг байж болно гэхэд тэр намаар одоо тэг зузаан ингээ бүдүүн яг миний доодох шихгүй. Утсан зузаан бүдүүн миний доодох утсан шүү. Йоо, шилжүүлээд шууд кексийн хувьд одоо өөртөө тийм итгэлтэй байдаг уу? Шилжүүлээ. Кексийн хувьд
За чинийх нэг 60-70% тэл юм шиг санагчлаа наа. Тэрэнэс Тэгтээ юу штэ амар өөртөө ихтэй үед байгаа. Тэгээ филд юмнууд ч гэсэн л байгаа. Заримдаа хүтээ бүр Тэгтээ эмгтэн хүнээсээ шалтгаалдаг уу? Чи одоо чинь амар хөөрхөн хүүхэн байвал амар өөртөө ихтэй байгаа. Жохон гачаа хүн байвал. гүтэн штэ жишээлбэл юу байгаа штэ тэгээ заримдаа бүр нэг хамаагүй яахан гүтээ бүртээ 3 4 5 удаа дахиад бүр ингэ зэрлэг байдаг. Тэгэнгүүт нь заримдаа жих алмаар нэгэн удаа хийж гэл тэгэл заримдаа тий. Тэр охинд нь байна уу? Тэр учир нь. Над ч байж магадгүй. Ядарсан зөндөө юм бич байж болно. Зөндөө юм нөлөөлөг. Гэтэ заримдаа тий ёо өстө тий бүрстө. За 100-аас хэдэн хувь юм бэ? Өөртөө юу? Би бол 80-аас дэшилтэй өөртөө ихтэй байгаа ер нь бол. Секс дээр юу? Чи 85%-тай гэж шүү. Би чинь өөртөө итгэлгүй хүн штэ. Ямар санд ярьж агаад яриашгүй биш гэж байна. Тэгээ чи өөрийгөө секс дээр хит гэж боддээ. Гэтэ ингээд зүгээр ингээд би одоо өөрийнхөө насны хүүхнүүдтэй ингээд чөлөөтэй иймэрхүү юмнууд ярьж байгаа шүү дээ. Одоо ингээд найз охтууд мөхтүүд эднэртэйгээ ярьж хахад ер нь бол ихэвчлэн зарим одоо найзууд маань нөхөртэй хүүхэдтэй болцсон байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ойр зургийн зарим нэг юмнууд эднэр дээр ерөөсөө нэг амар тийм нээлттэй байдгүй юм шиг санагдаад байдаг байхгүй. Тийм болохоор миний насны зарим одоо бүсгүүчүүд одоо тэрийг илүү шинчлэх эсвэл нэг юм сайжруулах юм уу эсвэл нөгөө нөхөртөө сонирхолтой байлгах ч юм уу тиймэрхүү тал руугаа нөгөө арай бас алхаагүй байдаг юм шиг санагдаад байдаг. Тэрэн дээр зүгээр би бас янз бүрийн юм эднэр сонсч мэдэх гээд ингэ яваад идэг байсан юм болов гэдэг үднээсээ нэг 70% ч юм уу тиймэрхүү дүн бол өөртөө тавина. 75 ч юм уу нэг тийм. За би бол өөртөө бүр 500,000% итгэлтэй байдаг. Окей, тэгвэл чиний ярианаас яг тийм байд шүү дээ. Чи бүр яг алах юм шиг санагдаад байдаг чинь да. Үгүй би бол ойлгоод байгаа. Яг гэвэл олоо чинь яг юу гэдэг юм бэ нэг тийм амар тэ зүүн хараатам шиг мөртлөө амар тийм нэмгэн тэ ноолор шиг лахгүй даа. Гинэ. Надад бол тийм санагддаг. Амар амархан хариулт нь. Би олон 7 юм секс хийж үзээгүй л дээ. Гэхдээ би Pornhub-ын премиум багцыг 2 жил ашигласан л да. Тийм учраас welcome. Вау, ёо мэдлэг бол байгаа юм байна. Yeah. 99-94. Гэтэ би өөрийгөө ингээд би ч гэсэн өөрийгөө ингэж боддог байхгүй ингээд. Би чинь бас мод сайн ч амар удаан нэг хүнтэй байсан. Гэтэ бит хоёрын хувьд бол одоо жишээ нь зарим юмнуудыг надад өөрөө ингээд чи болоогүй чи жоохон байна одоо юу гэдэг юм одоо хийж хойлоо болохгүй тий чи ингээд чиний нас арай биш байна чи зүгээр юм сэтгэлийн юм юугаараа тэрэн байгу зөв юм гэж боддог байхгүй нэг юм стоплтос гихтээ одоо станер нэг арга бэлэг шиг л. Тэгээ ер нь бол нэг тийм 500,000 удаа өөртөө бол итгэлтэй байгаа. Яг хөө зарим нэг юм ганцхан л юм би зөвшөөрөхгүй л хэл та. Бусдын бол тэгэл окей. Окей, зөвшөөрөхгүй юм бас зөндөө байж магадгүй байхгүй цаашаад яаж хөөрөх юм л те. Зөндөө юм байгаа ш та тэгэл. Гэтэ наа хүлээд гавлыг гэвэл би шууд ингэхгүй. Тим тав гав болтгүй. Гэхдээ why not гэж бас боддог. Нөгөө Японы нөгөө юу вэ хибачи гэж урлаг байдаг штэ. Нөгөө тэ нэг олсоор ингээд бондч ингээ уучтлаа. Төлөв сайхан те. Тэгээд дээрээс нүүжлээ. Хаацсан билгүй унаа доош. Ясвасаа углааш. Тэгээ why not би бол өстой бүхэл юмыг сексийн тал дээр бол бүхэл юмыг амар хөхүүлэн дэмждэг. Гэхдээ чи ямар нэг юм хийж үзчихэд туршиж үзчихэд энэ чинийх үү чинийх биш үү гэдгийг ойлгоно те. Тэрнээс ингээд харчаад фүү гэж ингэж одоо үтснэ. Тэгээд нэг газараас порноос ч юм уу фүү гэж үтсэн чинь ямар нэгэн байдлаар тэр чамтай тохиолдсон чинь тэр фүү биш бүр ва байсан тийм түүхүүд ч хүмүүс ярьдаг те. Тийм болохоор би бол ганц амьдрах юм чинь ингээд өөрийнхөө биеийг тэр тусмаа охтууд эрэгтэй хүмүүс жоох нэг тийм
бие судлах шаардлага байхгүй. Угаасаа тийм л байгаа гэсэн. Эмэгтэй хүн болохоор ингээ өөрийнхөө биеийг нэг ингээд сайн судлах хэрэгтэй юм шиг. Хаана юу хизээ тэр болгоно эмэгтэй хүн бүр 24 төрлийн оргазм мэдэрч чаддаг гэсэн. 24 төрөл. Эрэгтэй хүн ганцхан нэг. Тэгэхээр тэр 24-ийг мэдэрч чаддаг эмэгтэй хүмүүс амар ховор. Тэгэхээр тийм эмэгтэй хүмүүс чинь нөгөө бие банк судалж идэг хаана юу яах хэвтэй гэдэг. Намайг үгүй биш ээ. Subscribe дараарай.